Хүүхэд хагасан тохиолдолд анхны тусламж үзүүлж амь насыг нь аврах дадлага сургалтад хаал дүүргийн 120 багш хамрагдаж өнөөдөр сертификат гарт авлаа. За энэхүү арга хэмжээг хаал дүүргийн засаг даргын хамгын газар JCI Улаанбаатар салбар байгууллагаас хамтран зохион байгуулж байна. Бага насны хүүхэд идэж буй хүнсний бүтээгдэхүүн, чихэр, бох, жижиг хэмжээтэй тоглоомонд хаах тохиолдол олон гардаг. Энэ тохиолдолд түргэн тусламж дуудаж цаг алдахгүйгээр багш нар анхны тусламж үзүүлж амь насыг нь аврах чадвартай байх нь чухал юм а. Тэгвэл JCI Улаанбаатар салбар байгууллагаас 1000 багшийг чадварчуулах зорилтын хүрээнд хаал дүүргийн 120 багшийг 3 цагийн сургалтанд хамруулж сертификат олголоо. Энэ удаагийн 120 багшийн санхүүжилтийг бол JCI Улаанбаатар салбар байгууллагаас 100% хариуцсан байгаа. Тэгтээ бол 120 багш гэдэг бол одоо манай хаал дүүрэгт ажиллаж байгаа багш нарын бол 20 орчим хувь гэсэн үг. Тэгэхээр бид нар төрийн байгууллагын зүгээс бас энэ ач холбогдолтой энэ сургалтыг бас үргэлжлүүлэх юм бодолтой байгаа. Монгол багш нарыг бол бид нар бол анхны тусламжийг яг цаг тухайд нь үзүүлж чаддаг л одоо хүүхдийн хамгийн ихний хамгаалтыг бол бид нар багш нар л гэж тооцож байгаа. Ягаад гэвэл одоо өнөөдрийн Улаанбаатар хотод түргэн тусламж дуудах, онцгой байдал дуудах тийм ээ. Эсвэл мэрэгжлийн одоо тусламж үйлчлэгээ үзүүлдэг хин нэг дуудахд бол өнөөдрийн төгжрэлтэй энэ одоо тусламж үйлчлэгээний цаг хугацаа юу билээ. Тэгэхээр бол хүүхдийн хажууд байдаг энэ хамгийн одоо ихний хүн бол эцэг эхчүүд бол багш нар байдаг. Тэгэхээр бид нэр энэ жил зорилго нь 1000 багш хүрч чадах юм бол нэг багш 50-аас 80 хүүхэдтэй ажилдаг гэж тооцох юм бол бид нэр энэ жил 50-мянгаас 80 мянган хүүхдийг бол эрсдлээс хамгаалж чадах юм а гэж зорж байгаа. Тэгээд цэцэрлэгийн багш нарын зүгээс чухал хэрэгцээтэй сургалтыг зохион байгуулж давхар хагасан үед ашигладаг насоосыг гардуулж өгч байгаа талархснаа илэрхийллээ. Зөвхөн багш нарын зүгээс эцэг эхчүүдэд том шүр сувдан шигтгэдэг хувцсыг хүүхэдтэй өмсүүлэхгүй байхыг анхаарууллаа. Энэ маань одоо өдөр тутамдаа хүүхдүүдэд янз бүрийн одоо санаандгүй байдлаар янз бүрийн эрсдэл гарах зөндөө байдаг. Гэхдээ хамгийн гол нь эцэгчүүдэд сануулгах зүйл юу вэ гэхээр одоо маш их шүр пластик хувцсыг өмсүүлдэг. Тэрнээс нөгөө хүүхдүүд нөгөө ээж оноор ганган гоё гэж байгаа боловч тэр маань нөгөө хүүхдүүд ингээ шүр тасдах пластик амдаа их юм аюултай байдаг. Та бүх маань эцэгчүүд маань хүүхдээ хувцлахдаа аюулгүй байдлыг хангаж туслаарай гэж хэлье. За тус сургалтанд цаашид сонгон найрхан дүүрэг болон хөдөө орон нутагт Сүхбаатар аймгийн цэцэрлэгийн багш нарыг хамруулахаар зорж байгаа юм байна. зорьсон байна. За өөрсдийнхөө